Намсрын банзрагчийн зохиол 40-од оны Жавар 1-р хэсэг. Хөх хошууны шугуйд намрын аяс оржээ. Өргөн шигүү ургасан бургас уляас хусны навчис түрүүчээсэн шарлаж гандаж өчүүхэн төдий сэвэлзэх салхины аясаар ганц хоёроор тасран унах болов. Сүр тотхон дэнгэр уулын баруун сугаас их авсан богдын гол загастай давааны ингрээс ундран урссан чигстэй голтой нийлэн энэхүү хөх хошууны битүү ногоо шуган өмнө биеийг эмжин буурлын хэр хэмээх атраа нухчаа илбэхтэй өндөр уулын араар урсан. Яравгийн гол Тимэн сүл гэдэг газраас их авч донон хөндийг хаяалан шуган хойд талаар урсан. Энэ хоёр гол доошлох тутам ойртсоор хурц шов хадан хясаа бүхий салхитын хясааны өмнө уулзан нийлж цаашаа борхон бор талын хойгуур урсгалн намун дөлгөөн болж шурга ширээгийн зэрэг жижиг голын усаар сэлбэгдэн их устай болж Монголын их хэлсийг хөвөөлдөг завхан голд ариун цэнгэг усаа юулах бөлгөө. Хоёр голын хоорондох хөх хошууны шугуйд олон үеийн турш айл амтэн эдээшин нутагшиж тогтоо сайхан өвлдсөөр ирсэн бэлээ. Балартан ногоорох энэ шугуй явуулын хүнд бол төдийл баримжаагүй хаашаа харан өтгөн шивгүй бургас уляас хус холилдон багшрах боловч нутгийнхан энэ шугуйд хаана нь ямар нэртэй өвлжээ хаваржаа байдаг. Тэнд хэнийг өвлжиж хаварждгийг андахгүй. Тэдгээр өвлжээ хаваржаа нь таван толгой, хүрэн бургас, бөхтөр хус, авдрантын гарам, шар жараа, цоохор мод, чацаргантын өвлжөө, хүрэн толгойн гарам, сүмийн булан гээд олон нэртэй. Өвлжөөнд айл бүр нарийн бургасаар шүлжиж барьсан хашаатай бас хувь-хувьдаа хадлангийн газартай ажээ. Хавар ногоо цохохтой зэрэг шугуйд өвлдсөн айлууд хангаан сэрмэн бэлчээр зорин хэдэн өдрийн дотор бүгд нүүх бөгөөд намрын ихээр хадлангаа хадаж дуусаад шугуурөө дөхөн намарж иж төдөлгүй өвлжөөлнө. Хавар айлууд өвлжөөнөөс гарснаас хойш намар хадлан хадах хүртэл энэ шугуй эл хөл болж зөвхөн шаазгай шагтнах уулын түргэн урсгалт хоёр голын хоржигнохоос өөр чимээ нэргүй болно. Намрын үлрэл эхлэхгүй эл шугуй хүм малын дуунд ам орж жухам хаан байгаа нь мэддэхгүй ч гэсэн морь төргөх янцгаах үхэр мөөрөх хүмүүс дүнгэр ярилцсан хадуураа хард ярхийн хавирхан энд тэндгүй дуулдаж шугуйн дээгүр шинхэн цэнхэр утаа үе суунаглана. Битүү шугуй дундуур сүлжин явж байтал гэнэтхэн хадланч тимайхан хүм малтай дайралтна. 39 оны 100 хур боройлбэг ногоо сайхан ургасан болохоор нутгийнхан ариун их өвс хадаж авахар яран ирцгээжээ. Харин энэ жилийн намар гойд урт налгар тогтун бороо шороогүй байсан нь хадланчдын сэтгэлийг тэнгэр болгож хоёр нарны хооронд санаа амар ихэд шамдан мэрийж байлаа. Шугуйн өмнө биеийг эмжин урсах богдын гол руу төрж орсон хүрэн толгой хэмээх арзгар барзгар хаттай уулын баруун сугаар гол гатлах гүйхэн устай гармаас баруухантай шунтын цагаан хэмээх хэсэгхэн тэгш сайхан газар эзэний нэртэй хадланчин мятуу өвгөн нутгийнхнаас хамгийн түрүүн ирж өвс хадаж эхэлжээ. Мятуу жил бүр их өвс хадах бөгөөд заримдаа айл саахалтынхандаа тус болж тэдний өвснөөс хадалцсан. Шунтын цагаан гэдэг нь эргэн тойрон битүү бургасаар хүрээлэгдсэн нүмер газар бөгөөд жилд гойд сайхан өвс ургана. Тэрхүү тэгшгэн газрын эхний хэдэн өндөр үйл ясны нүмерт тохилог сайхан өвлжөө бий. Мятвих энэ өвлжөөнд олон жил өвлжиж байснаа сүүлийн 5-6 жил цоохор мод, шар жараа гэдэг өвлжөөнд ахдуу нараан бараадан өвлжих болсон ч эндээс өвсөн хадаж авдаг байжээ. Мятв өвгөн энэ намар охиноо дагуулan хадлан хадахаар ирсэн. Тэдний майхан өвлжөөний бургасан хашааны өмнө голын хөвөнд намрын хонгор салхинд хүлхэлцэн дэрвж харагдана. Майхнаас 20 орчим насны гуайлгхан нуруутай тормгор хар нүдтэй бүсгүй хувин барин гарч ирснээ ойролцоох гол руу явлаа. Энэ бол нутаг усандаа царайлаг ажилсаг бүсгүйчүүлийн тоонд орж харцуулын зүрхийг болиглуулж байгаа мятвын охин ханд билээ. Намрын шар наран баруунаа тонгойж уулын сүүдэр эргэж бургас уляасны сүүдэр бие биесэн өрсөх мэт хормор уртсаж байлаа. Баруухан тань өвс хадаж байгаа хүмүүсийн хадуурын шар хийх туу
тодхон сонсогдно. Хандыг голын хөвөнд ирэхэд голын тань шууган мянган янзын хөг аваа үүсгэн угтлаа. Бүсгүй мэлтэлзэн яралзах тунгалаг уснаас хувингаараа утгаад үндийтэл толгой дээгүр тун ойрхон хэсэг галуу сэрсэрхийн нисэж өнгөрөв. Ханд галуун цувааны хойноос бараа тасартал харж шоо боцож байх шивтээ. Яасан эрт боцож байна? Намар тийм орой болчихсон гэж юу? Гэхээс сэтгэл нь уйлдсан догдолж болцоо төдрөөс хойшлав 2 сар өнгөрлөө гэж гуниглан бодож алс тийшээ хүнхийн цэнхэрдэх дорн тэнгэрийн хаяаг гөлрөн ширтлээ. Нөхөр болох хүн нь энэ зун цэргээс халагдаж ирэх ёстой боловч зун өнгөрч намар эхлэхэд тодорхой сураг ажиг тасарсанд хонгор бүсгүн сэтгэл бөмбөрөн сэмхэн санаа алдах болсныг ажигч эцэг их хоёроос нь өөр хинчүүл мэднэ. 3 жилийн тэртээ цэцэг навч халиулсан доноон хөндийд хонин сүргийн дэргэд хайрт хүнтэйгээ болцсон уулзаад 3 жилийн 1095 хоногийг журам сахин хүлээн гэж хэлэлцсэн тогтсон нь тодхон санагдна. Болцоод хугацаа нь хэдийн өнгөрч хайрт хүн нь эрх байтугай сураг алдарч сэтгэл төгшүүлсэн өдөр хоног улиран одсоор байна. Өвлийн цас бургансан нэг өдөр улсын хил рүү явлаа гэж Яруу санд руу бичсэн товчхон захиа авснаас хойш 3 сарын дараа халахын голд олон аавын хүүтэй мөр зэрэгцэн их оронд минь халдан довтолсон Японы эзэрхэг түрэмгий цэрэгтэй ширүүн дайн хийж явна гэж аимшиг төгшүүр зарласан бас нэг захиа ирснээс хойш тагжиг болжээ. Дайн гэдэг аимшиг дүг танхил бүсгүйг ухаан алдуулах дөхөж унтах нь ойр идэх хоолноос нь бараг гаргасан юм. Доржиг цэргээс халагдаж ирэхэд нэг дор байна гэж хатан болох айл нь аль хавраас айлсан бууж намар хурим найр хийн гэж 2 талаас гэр бараагийн төхөөрч гүүгэн барьжээ. Гэвч хүлээсэн хүн нь ирэлгүй зөвхөн ханд эгч биш. 2 гэрийн хөгшин залуугүй бүх хүний сэтгэлийг шаналгаж байлаа. Харин ганцхан дорж ирэхгүй байгаа юм биш. 1 жил хамт цэрэгт явсан нөхдөөс нь нэгэнч халагдаж ирээгүй болохоор бас сэтгэл амрах боловч үхэл дуудсан хар дайнд эрсдэх вий гэсэн битүү төгшүүр аав ээж амраг бүсгүн сэтгэлээс үл сална. 39 оны хавраас эхлэн дайны сураг гарч хөдөөх нутгийн хүн ардыг төгшүүлж хөл хөлсөөн нь ихсэж байлаа. Эр цэрэг хэд дахин татаж байлдаж байгаа цэрэгт агт морд бэлэг зэрэг явуулж бичиг мэд хүн нь захиа занаа бичиж байн багийн ардын хурал болж ярьдаг юм нь дайн байлдаан болжээ. Өртөө улааны албач ширүүсэж яарч довтолсон элч өдөр шөнөгүй давхилдана. Хөдөө нутагт удаж ирэх төвийн сонин хэвлэлд халахын голын дайны тухай хаяа товчхон мэдээ төдий бичигдсэнийг ханд алгасалгүй уншиж аав ээж ах トゥ нартаа ярина. Ханд сэтгэлтэй хүнээ дайны суманд өртчихвээ гэж залуу халуун наснда анхудаа энэлийн шаналхын зовлон амсаж аав ээж нь хадмууд нь орой болгон зул өргөж өглөөбөр хүүмэн хүргэн нь хурдан ирээсэ гэж өрөөхийг ишрэн хардаг болжээ. Ханд голын хөмөнд сэтгэл нь булиглан догдолж элдвийг бодож байснаа хувинтай усаа аваад ирэхдээ морины хөлийн чимээ гарлаа. Эргэж харвал бургасан дундаас зээрд морьтой хүн гарч ирэв. Ханд тэр хүнийг хараад их л баярлан урдаас нь хэд алхлаа. Тэр нь нэг дорын сэрэ гэдэг өвгөн бөгөөд түүний хүү Баатар хань болох хүнтэй цуг халахын голд байлдаж байгаа гэдгийг мэдэх тул өвгнөөс баяртай сураг сонсно гэж тийхүү баярлсан ажээ. Сэрэ өвгөн бөг шогшсоор дэрэгдэн хурч ирээд "Сайхан намарж иж байна уу? Танаахан өвсөн хадаж байгаа юу? Дөхөж байна уу?" гэлээ. Ханд өвгний амрыг ирээд "Авал хадаж байна. Та хэр хадавда?" гэвэл "Гайвсангүй. Ядахта хэдэн адуугаан алдчихад. Уугаан ирэхэд унаагүй байх нь. Тэгээд аавтай чинь уулзаж манай өвсийг хадаж өгөөч гэж гуйх санаатай явж байна" гэж сэрэ хэлээ. Юу гэх бол гэсэн янзтай харлаа. "Болох байлгүй. Манайх хадаж бараг дууссан. Харин дондоггүйн өвсийг хадах байх. Тэдний манайх 2 хамтдаа хадаж байгаа." Гэхдээ хандын нүр улсхий. Дондог гэдэг нь
Доржийн эцэг ирээдүйн хадам аав нь болохоор ханд тийхүү ичиж зонгойрон царайгаа улаалгахсныг сэрээ анзаарсан ч үгүй морой даврин майхан өөдөн явлаа. Ханд хувьтай усаа цалгуулсаар хурч ирэхэд аав нь дондог өвгөнтэй хоёулаа газар ухаж хийсэн зуухны дэргэд сууж хадууран ирлэж сэрээ тэдэнтэй ярилцаж байв. Ханд тогоон тус хийж цайвүйлээ. Аав нь хадуураа хэд сайн хавираад эрхээ хуруугаараа нарийн ирийг нь тэмтрэн үзснэ. Нэг дорын ах дүү улс байна. Бэбэнтэн тус бололгүй ах. Бэд хоёр хамжаатж болсон танаа өвсийг хадчихна. Тийм үү дээ дондоо гэхэд дондог толгойд өгв. Сэрээ ихэд баярлаж байгаа бололтой ус гүйлгэнсэн нүдэрээ инээмсэглэн төрийнээсээ цагаан соролтой ганц гарган тамхи нэрж асаагаад "Өнөөртгийг нь гомдоохгүй шүү" гэвэл "Тэрэ ах өвсний сөлтөд амжуулж орхивол хэн хэнд маань болох нь тэр" гэж мятав хэлв. Ханд хөгсчүүлийн ийн ярихыг чагнан тогооны ёроолд олох галыг ширтэн суухдаа "Дондоггүй хүүхдээ сургалахгүй юм дээ. Сэрээгүй ямар нэгэн сураг сонссон байж мэднэ. Би асуултаа биш" гэж бодно. Тогоотой цайн шажигнан буцаллаа. Цайгаа том гуйлан данхан дуудлаад эхлээд аавда. Дараа нь сэрээ дондог хоёрт аяглан барьлаа. Гурван өвгөн хээрийн цай амтрхан ууд суутал гинэд морин туурай тажигнан бургасны мөчр тас нясгийн дуугархан дуулдаж сөөж сааралдсан хоолоогоор дуу дуулахын сонсдов. Морин төвөргөн яахынхын зур ойртон арын бургасны чөлөөгөр бараа морьтой хүн давхин гарч ирлээ. Тэр хүн нилээд согтоо бололтой мориныхон хоёр тал руу гуйвлан шуудхан давхиж ирээд мориныхаа амыг татхад агсан морин урд хоёр хөлөө цоройн галт ойрон суугаа хүмүүсийг дайрчих шахав. "Дам шиг чин дайрхэн" гэд мятав өвгөн баруун гараараа газар тулан босох гэж оролдов. Согтуу ир саял тэднийг үдсэн бололтой мориныхаа амыг эргүүлэн зогсоож буун хараагаад "Ах дүү нар минь дайн дуусчаа. Манай цэрэг яллаа" гэж хашгираад хөлөрсөн тухай ханцуугаараа шудархад гурван өвгөн нэгэн зэрэг босон хараа. Ханд ийм сайхан үг сонсоод зүрхэн түг цохилон "Нэр нү яасан сайхан" гэж чангахан хэлснэ. Настай улсаас төрүүлж үг хэлсэндээ сэтгэл зовж доошоо харлаа. Доржийн эцэг дондог хамгийн түрүүн тэр хүний гараас шүүрэн авч "Насааним яасан боёнтой амтай хүү" гэд аяндаа гарсан нулимсаа чарчилгүй инех гэж оролдов. Дайн дууссан баяртай мэдээг дуулгасан тэр хүн бол сумын захиргааны нарийн бичгийн дарга бөгөөд хязгаарч салгадгүй нэмгэн хүрэн цүнхээ мөн л зүүсэн байлаа. Дайн дууссан гэдэг энэ хоёр хүн үг хүмүүсийг баярлуулж бишрүүлсэн тул нэг хэсэгтээ хэн хинэнч үг хэлж чадсангүй. Нарийн бичгийн дарга галын хажууд тоглон сууж баярлаж хөөрсөн хүмүүсийг толгой дараалан харснаа. "Манай Баатар улаан цэрэг зөвлөлийн засагт нийгэм журамт холбоот улсын ажилчин тариачны улаан цэргийн хамтаар халгын голд 4 сарын турш хатуун ширүүн байлдааны хийж энэ дугаар сарын 20-наас эхлэн Японы эзэрхэг түрэмгийн цэргийг бүслэн авч саяхан даран сөнөөсөн байна. Одоо дайн дажингүй инх тунх сайхан цаг эхэлж хүн ард жарган суух боллоо" гэж ардын хуралд илтгэж байгаа юм шиг гараа гоцолцуулан илтгэлээ. "Хөөхэ тэгвэл дайнд явсан хүүхдүүд маань хизээ ирэх нь үү?" гэж дондог асуулаа. Нарийн бичгийн дарга түрүүнээс урт цагаан сурвалтай ганц гарган тамхи нэрж асааснаа. "Нэгэнтэл дайсан сөнсөн хойно цэргүүд удахгүй халагдаж ирнэ. Одоохондоо сумын захиргаан дэрсэн тушаал энэ тэр алга байна" гэж хэлээд сэрээ өвгөн рүү дальтчин харснаа. "Бэт ялахын чи яллаа. Гэхдээ энэ ялалтыг байгуулах гэж манай олон аавын хүү
Алтан аймаа алдлаа та гэхэд хандын дотор пал хийгээд явчихв. Дондог өвгөн өндөс хийснэ. Хойрхийн минь тэгсэн байлгүй. Манай нутгийн хүүхдүүд бүгд мэнд сайн яваа байгаа та. Гэхдээ ямар нэгэн эвгүй юм сонсох үедээ гэсэн шинжтэй нарийн бичгийн даргын нүрийг ширдлээ. Тэр газар гөлрөн тамхи дахин шуналтаа наргагүй сорд суухдаа сэтгэл нь ихэл хямарч яаж хэлээ дээ гэж зүрх алдаж байлаа. Өөрийг нь юу гэж хэлэх нь вэ гэж тэсэн ядан хүлээж байгаа өвгдийн хүрлгэр царай. Хантын хэлхийн аргагүй хөөрхөн нүдэн бүлтгэнэн байгааг нүдний булангаар сэм харж, дайн дуулсан тухай мэдээ сонсон хот айлынхан баярлахтан өгсөн шимэн архинаас хэтэртэл ууж, сүрхий согтсон нь айжимдан алга болж, хангинтал санаа алдснаа зүүж яваа цүнхээ уудлан нэгэн бичиг гарган сэрээ рүү сарваж. Сэрээ гомн бэ танд тунчих харамсалтай юм дуулгах үйлтэй хүн байж дээ гэхэд санаандгүй байсан сэрээ өлсгийн харж сарваасан бичгийг нь авах гэснэ. Юу гэнэ хүүхэ? Хүүгээс минь захаа ирээ юу? Дуудаж өгөөч гэхэд нарийн бичгийн даргын гар салганан өнөө бичгийн дэлгээд хүүгээс чинь ирээгүй. Хорооны таргаас нь ирсэн бичиг. Танай хүү их ширүүн тулалдаант гэд хоолойн зангиран нүдэнд нь нулимс галтгана. Сэрээ нүдэ огт завчилгүй гөлрөн ширтэж ханд чимээгүй мэгшин уйлахад таминэ юу болж байна гэж дондог өвгөн цахирцсан дуугаар хашгирлаа. Нарийн бичгийн дарга өнөө бичгээ нулимстай нүдээр ширтэн уруулан өмөлцөн уншснаа. Ингэж бичсэн байна. Манай хорооны эрлхэг дайчин сумангийн дарга ахлах дэслэгч Баатар хэн 8 сарын 20-ны өдрийн их давшилтанд суманган өдөртөн байлдаж эх орноо улаан цээжээрээ хамгаалан тэмцэж яваад алтан амиан алдасныг ар гэрээхэнд нь бойл нүгэл гэж мятав дуалдаад сэрээг зууран авахад яана гинэ миний хүү Баатар минь арайч үгүй байгаа гэд сэрээ үгээ таслан хэлснэ гинэт босон харайж. Халлаг минь би чиний юу сонсох нэ хүмэн хөрхи үрмэн даанч яав гэж толгоогоон шааж чарлснаа гол руу гүйлээ. Хүмүүс сандралдан үемэрсэн өвгний хойноос цоврон гүйцгээв. Сэрээ муухай ойрлон бөхтийнгүй. Тийм настай хүн ийм хурдан явна гэж хэнд санссангүй. Сэрээ хэндэж гүйцгцэнгүй гүйсээр голын эрэгт хурч гүнзгий цүнхэл рүү өсрөн орохын даваан дээр ханд гүйцэн очиж хормоо носон шүүрэн авч аха та чинь гэж шарлав. Хандын хойноос гүйцэж ирсэн дондог сэрээг тэврэн авч хойрхийн минь болдгүй юм гэж өглөн мятав нарийн бичиг дарга хоёр сэрээгийн гараас зэрэг шүүрэн авцгаа. Сэрээгаа би албан үүргийнхээ ёсоор л танд энэ гайтай бичгийг өгөх ёстой байсан юм. Түүнээс биш таныг зовоохын нэмэргээд шатаач устгаж болох л байсан. Тэгсэн чи та сонсон шүүт гэж нарийн бичгийн дарга уйлан хайлан хэлэхдээ хамаг буруу надаас боллоо гэсэн байртай өвгнийг аргадан нулимсыг нь арчина. Тэд үрээ алдсан өвгнийг тайтгаруулах гэж амааманда юм хэлнэ. Сэрээ толгой дээш таталгүй уйлсаар байлаа. Мятав дондог хоёр түүнийг хоёр талаас нь сугдан майхан өдөө явахдаа урдын хийсэн үеийн үрээрэл биднийг ингэж аянга цахилгаан нэрэглээ. Яасан ч хэцүү хорвоо. Харин сайхан хүүгээ минь хараалтад айсан аваад явчихлаа. Яан та бэд чинь
гэж нулимс унгана. Тэд уйлж хайлан учирлаж ятхан явсаар майхны дэргэд ирлээ. Майхны дэргэд ирснээ Мятав охин өдөө харснаа. Миний охин, сайхан цай хоол хий. Хараалт хар дайн манай нутгийн сорн болсон сайхан хүүгийн толгойг зайлгсан ч гэсэн тэрхүү нутгийн ард биднийг хамгаалж явсан юм. Энэ чинь ганцхан бидэнд тохиосон гай биш. Халх даяарыг л дайрсан гай. Сэрэ минь сэтгэл амбар үхсний хойноос үхэж болохгүй. Хаяны жил өр хөөхтэй бод гэж харагдана. Сэрэ үгсүггүй баахан уйлж байснаа дотор нь баг зэрэг уужрал бололтой нулимсан арчаад. Нарал ганцхан миний хүүг тэр нүгэлд дан хаанаас хөнөв гэж. Над шиг хөөрхи болсон улс биш хөл байгаа бизээ. Тэр болгон үлдсэн нь үхэлтэй биш гэж сулхан хэлбэл. Нарийн бичгийн дарга түүний үгийг өлгөн авч. Яриангүй тийм шүү. 5 сарын сүүлчийн талын манхны тулалдаан 7 сарын баян цагааны байлдаанд олон 10 аавынхүү амиа алдсан. Манай цэргүүдээс гадна зөвлөлтийн улаан цэргийн олон дарга цэрэг эрэлхэг гавья байгуулан Монгол түмний төлөө халуун ам бүлээн цусаа хайрлалгүй байлдсан тухай сонин бичигт зөндөө бичиж байна. Дан гэдэг айл герт өнчрөл хагцал учруулж эцэг үрийг хагцаач хэлэг зүрхийг нь эмтлэн зовлонгийн далайд унгаадаг ямар их хар мөртөө юутгэл сүйтгэлтэй болохыг ард бид мэдлээ. Танайхуу дайны хар үлийг зайлуулан ард олноо элэг бүтэн амар төвшин байлгах гэж тэмцэж яваад хайрын амиан алдсныг манай ард түмэн үеийн үед дурсан санаж явна. Тийм баатар зоригтой хүү төрүүлж өсгсөн эцэг таны ач буйныг хэн хүнгүй сүслэн хүндэтгэж байна шүү дээ гэж сурган өгөөлөв. Даргын ярьж байгаа туйлын үнэн үг. Сэрэ минь уужирч таавшир. Буянтай гавьяатай сайхан хүүгийнхэн хойноос гутаж гуйнан хар нулимс цувуулж болохгүй гэж Мятав бас сургав. Нарийн бичгийн дарга энэ гайтай мэдээг яаж сонсгох вэ гэж ихэд шаналн зүрхээ чангалан архиж зэгсэн уусан бөгөөд нэгэнт хэлэх гэсэн юмаа хэлсэн болохоор баг зэрэг уужирсан боловч уй гашууд унсан өвгний нулимсыг удаан харж суухыг хүссэнгүй. За би явъя да. Шугуугаар нэг тарсан хадламжтад дайн дууссан тухай дуулгах ёстой. Сэрэгва та Мятавган хэлсэн ёсоор би юм барьдаг юм шүү гэж захиад мориндоо мордлоо. Нар хэдийн шин гэж үчийн бүрий ногоон шугыг хучин нөмрөв. Уй гашууд автсан 3 өвгөн өвөр хоорондоо юу ярихаа мэдэлгүй хандын чансан сүтэ цайнаас ууж гараа гарган байж хийсэн гурилтай хоол идлээ. Гэхдээ хэн ч гэсэн гавьтай идсэнгүй. Ийм үед хэн тухтай хооллох билээ дээ. Ямар ч сайхан хоолоод авамгүй санагдана. Задгайгаал дүрэлдсэн намрын үчийн сүүмгэрийг тэрвхэн орчиндоо гэрэлтүүлнэ. Хандгалдаа хуурай мөчр дахин хийж Улаанбаатар. Хучин өмөрч буй шөнийн харанхуйг галын хурцгэрлэр хөөн зайлуулах юмсан гэж танхил бүсгүй хэрдээ хичээх бөгөөд хав харанхуй болчихвол уй гүнэг улам ихснэ гэж санана. Сэрэ галын дөл ширтэн хөдөлгөөнгүй болсон нүднээс нь хаяа усан тусал бөмбөрөн унахыг ухаарсан янзгүй байснаа гүнзгий шүүр салдаж "Ана мохогшонто юу гэж хэлдэг вэлээ" гэж зүрх шимшрэн өгөөлөв. Мятав дондог 2 чухам юу гэж хэлэх ухаанаа олохгүй дуугүй сууцгаана. Мятав тамхиан байгуулж сууснаа. "Сэрэ минь хоноод яв. Миний охин майханд ор засаж өг" гэвэл ханд майхандаа яаран орлоо.
Гурван өвгөн аж амьдралын талын ганц хоёр үг солиод унтахаар хэвтцгээв. Ханд майханд зайгүй болсон тул майхны хаяанд галын ойролцоо ор засжээ. Өдрийн ажилдаа ядарсан аав нь дондог өвгөн хоёр төдхөн хөрхөрч эхлэв. Харин сэрэ огт унтаж чадахгүй наас цааш хөрвөн үе хангантал санаа алдахыг ханд сэтгэл төгшин чагнаж түүнийг өрөвдөхтөө нулим сунгааж нэг голын уснаас амсаж нэгэн довн дээр тоглож өссөн баатрыгаан санах тусам гол нь харлана. Дайн төгсгөл болж инх хамглан болсон тухай мэдээ хөдөө нутгийнхныг баярлуулж бас уй гашууд инхүү унгаасан ажээ. Хөх хошууны шугууд байгаа хадланчид богд чигстэй яравгийн голын хөвөөгөр аятай тогтой намарчж байгаа хот айлууд донойн хөндийн их алгийн нуруу хаваар яваа оторчид бүгд л ялалтын тухай мэдээг багтан сонсож энэ нутгаас дайнд яваад эргэж ирэхэн болсон цэрэг ирсийн ар гэрийнхний уй гашууг хуваалцаж байгаа шүү дээ. Тэнгэрт үе зайгүй одод жирвгнэн анивчиж хаяа нэг од зурвас цагаан зам татуулан харван. Ханд мэдээ орсон цагаас эхлэн гайхан сонирхож хардаг байсан тоо томшгүй энэ олон одыг өнөөшн сэтгэл гэгэлцэн ширтэн. Шөнийн сэрүүн салхинд бургас ульясны навчис сэржигнэн хөдөлгөхөөс өөр ямар ч чимээ наргүй намгүн болжээ. Энэ намгүн махыг хизээч үл татрах голын харьгаал эвдэнэ. Ханд энэхүү сэтгэл дойртод санагдах төрсөн нутгийнхаа төргөн уурсгалт голын харьгаа боргоог чагнах хизээний дуртай билээ. Баг балчир наснаасаа энэ голын хөвөөнд тоглож наадан цэнгэг усанд нь шумбаж бас амаргийн болзоонд энэ л голынхон хөвөөнд очоод тэврэлтэн сууж байхдаа хайрт хүнээ цэргийн албанд үдэж гаргаад ганцаардан гівэрхтэй мөн голын харьглан хоржигнохыг чагнан сууж хань татдаг байсан билээ. Ханд унтах гэж хичнээн хөсөвч нойрнэр хүрх шинжгүй болжээ. Дайн самуу ингээд дуустдаг байжээ. Хөөх юм амьд мэндэл яваа байх та. Суманд бичиг ирээгүй болохоор амьдл байж таарна. Утгагүй халагдаад ирэнтэй. Амьд болцсон юм чи яах вэ? Эрт орой хизээ боловч орон нутагтаа ирнэ. Баатар мөнч хайрын сайхан хүн өнгөрчээ. Даач залуугаараа өнгөрсөн нь юутай гомдолтой. Дорчоос 2-3 хүн ах шүү дээ. Түүнийг минь төрсөн дүүшигээ хайрлаж явдаг гэсэн. Дайн гэдэг. Даач инрэлгүй хатуу юм байна. Сэрээ гойхал хэцүүдлээ. Манай голоос цэрэгт явсан улсаас өөр хүн ирсдэггүй бол болох нь тэр. Нарийн бичгийн дарга юм хэлсэнгүй. Дорч минь хизээ ирэх бол намарчаанд буусан хойно ирэх юм болов. Дахиад дайн дажин болохгүй инх амгалан байж арт олон жаргана гэж түрүү нарийн бичгийн дарга хэлсэн болохоор ингээд дайн байлдаан гихч үүр тусдна мэдсэ. Ер нь улс орон яах гэж өвөр хоорондоо байлдаж тулалддаг юм болоо. Би биенийхээ газар нутаг мал хөрөнгийг булаач дээрэмдэх гээд тайтдаг биз. Нэгэнт өөрт байхгүй юм бол бусдыг булаах гэж амгалан тайван байдлыг нь сарнааж хүний амь хохироож байхын хэрэггүй баймаар юм. Япон гэдэг газар нутагта хүн нь багтахан болж идэж уух нь ховорцсон орон болоод манай нутаг мал сүрэгт шунаж нэгээхэн хэсгийгч болов тастаж авах гэж хомхорч байгаа юм гэж зун багийн хурал дээр сумнаас яваа хүн ярьж байсан. Ханд ийм бодож байтал морин төвөргөн бичигнэв. Ийм орой болсон хойно юу хүн яваа юм бол гэж санаад сэмхэн өндийч чагнав. Морин төвөргөн ойртсоор байна. Нарийн бичгийн дарга хадланч дар орж дайн дууссан тухай ухуулж яриад сум руугаан буцаж яваа бизээ гэж бодлоо. Морин төвөргөн бүр хаяантан шахам тажиг нь хаарна. Хандын зүрх гинт бацлан өвдөж. Нарийн бичгийн дарга түрүү нэг төр олон гонигт мэдээ сонсохоосаа айгаад хэлж амжаагүй явсан биш байгаа. Дорж минь бас гэд санаад хоолойн зангирэн хасрыг нь даган бүлээн үлэмс урслаа.
Морин төвөргөн өвөлжөөний архан талаар байдаг замаар тажиган сарх олдоход хандын санаа сая амарч нулимсаан арчаад бошуухан унтыгээд дээлээ толгой дээгүүрээ нөмрөв. 1-р хэсэг төгсөв.